Монгол телевиз оюуныг тэтгэж жаргал бэлэглэнэ. Хамтрагч Тигрикер таны гэрт мэрэгжлийн асаргаа. Хамтрагч Baby World хүүхдийн дэлгүүр хайртай үрдээ хамгийн чанартайг нь. Хамтрагч Монгол хүнд ирүүл хүнс гацуурт хүнс. Дэлхийд дэх секунд тутамд дунджаар 3-аас 4 хүүхэд хорвоод мэндэлдэг байна. Энэ нь өдөрт бодох юм бол 360 мянгаас 385 мянган хүүхэд хайртай гэр бүлдээ ад жаргал бэлэглэн ирдэгэ гэсэн үг. Бид яг одоо олон улсын G7 магадлан итгэмжлэлийг 4 удаа хүртэж чадсан цорын гац эмнэлэг болох интернетийн төрх тасгаас үзэгч та бүхэндээ ээлжид зөвтгөлгээ хүргэх гэж байна. Яг одоо энд мөнх эрдэнэ маань өөрийн үзэсгэлэнт гэргийн шинэ ойрын хамтаар бяцхан үрээ үлгийдэн авахар хүлээж байгаа. Тэгэхээр энэ цаг мөчид нэвтрүүлгийнхаа хамгийн ихний дүрмийн дагуу хосуудаасаа нэвтрүүлэгт оролцох боломжтой асууцгаая. Дагаад байна. Тийм таанд нэмэгдээд ах тусамж нь тэгэл ер нь бол өвдөлтөнд төхөөл маанцрын сайн нээж мэдэг гэл. Сайн байцгаана уу? Сайн байна. Очтараа хэлэхгүй ороод ирлээ. За сайн уу хоёр манд ажгүй юу? Тэгвээ. Жаахан сандраад гэж анхны төрөлтлөөр. Оо харин тийм ямар хөөрх юм бэ тий. За бид бол Монгол телевизийн төрх хүрээний тоглоом нэвтрүүлгийн хамт олон байгаамаа. Тэгээд 8 жил завсарласны эцэст ингээд нэвтрүүлгээ дахин шинэ удирлаа үзэгчдэд хүргэж байгаа. Тэгээд бидний нэвтрүүлэг үзэгчд маань гараад эхэлсэн. Үнэхээр хайр хүрэн маш гоё байгаа. Тэгээд яг энэ гоё нэвтрүүлэгт хоёроо бас орооч гэж урьж байна. Боломжтой болоо. Ямар гоё тий. Яг анхны хүүхд дээрээ сандарч яж байгаа л нэвтрүүлэгт орчих. Айгуу гоё нөгөө дурсамжтай санагдчихэв. Гэвч хоёр нэг хамт сууж байгаа нэг хальт үзчихсэн бас. Тийм үү. Бас аав ээж болохгүй сандраа байж байхдаа нэг нэвтрүүлэг дараа бас сандардаг байхдаа гэж. Нөгөө YouTube руу ороод ерөөс төрхтэй холбоотой бүхэл нөгөө юмнуудыг ороод байж нэг үзчихсэн. Ааха. Миний юу гэж бодчих. Тий ээж маань өвдөлт хэрэг. Ер нь бадалтай л байж. Хэр ойрхон бадалж байна? 6 минутанд 2 лөө. 6 минутанд 2 ч үлээ. Нэг тогтвортой болж ирнэ гэдэг чийсэн. Тэгсэн үү тий. Тэгэхээр нэвтрүүлэгт орох боломжтой юу? Зөвшөөрч байна уу? Зөвшөөрч. За ингээд хосод маань зөвшөөрлөө. Энэ бол төрх хүрээний тоглоом шоу нэвтрүүлэг. Юу гэх юм. За ингээд ийм бомдхон хугацаанд бид тайзаа засчлаа. Тэгэхээр одоо хэдүүлээ тоглоом эхлүүлье. За харин тоглоом эхлүүлэхээс өмнө дөрмөө танилцуулъя. Дөрөн бол их энгийн. Манай хос хоёр маань хоёулаа нэгдүгээр заавал санал нийлэх хэрэгтэй. Тэгжээж тухайн хувилбаруудаас зөв сонголтоо сонгоно. За мөн нийтдээ 8 асуулт байгаа. Асуулт болгон бэлэгтэй. Асуултанда зөв хариулах тоолондоо бэлгээ авна гэсэн үг. Ер нь бол 2 удаа алдах юм бол тоглоом зогсно. Тэгэхээр яг эхний нэг удаа алдчихлаа гэхэд яг тэр алдсан асуултынхаа бэлгийг авахгүй. Тэгтээ өмнө нь авсан тэр шагналт бэлгүүд нь та хоёртоо байж лээ. Мөн өргөжлүүлээд юу гэхээр хоёр дахь боломж бас байгаа. Энэ юу гэхээр хүүгийн боломж гэж байдаг. Хүүгийн боломж нь гаднаас тусламжаар хин нэгэн орж ирээд та гур маань бодлоо нийлүүлээд асуултандаа хариулна гэсэн. Ойлгомжтой юу? Манай хоёрын маань мэрэгчлээ үлээ. Манай хүн болохоор Төрслөг дизайны багш. Ямар гоё юм бэ? Би бол авцсан барилгын инженер байж. За маш гоё мэрэгчлээ хосууд байх нэ. Тэгээд тун утгаа хөрхөг өөрөө өлгийд авах гэж байгаа анхныхаа хүүхэдгээд гисэн. Тэгэхээр өнөөдрийн нэвтрүүлэг ихгүй дурсамж бүтээх хаа гэж хэлчихэ. За ингээд эхлэх үед лээ. За тэгье. За тийм тааштай амжилт. За тэгэхээр төрх хүрээний тоглоомны хамт олонны өнөөдрийн оролцогч нартай бэлдсэн шагналын багцад маань Тигрикерийн эхнэрийн асаргааны 5 хоногийн эрхийг бэлдсэн байна.
Хоёрт нь Mustala брендийн арьс арчилгааны багц, гуравт нь Ori Media-гийн 1 жилийн эрх, дөрөвт нь Мандал хуримтлалын эрхийн бичиг, за харин тавт нь IVB хүүхдийн живхтийн бэлгийн багц, харин 6-ад нь Ацур Түнс компани бэлгийн багц, харин 7-ад нь Bala Bala брендийн 300 мянган төгрөгийн эрхийн бичиг, харин 8 буюу супер шагналтай бид Baby World-ийн аль биесны эрхтэй оруулж ирдэг Joy брендийн Stage машины суудлыг тооёртой бэлдсэн. Энэ бүр үнэхээр гоё бэлгнүүд байна. Ямар санаг алдах ирэхгүй юу шүү. 8 гэрт яварцаа. Явна. Бацлал хариулал бацлал. Яа шиг санагт. Одоо нэр яг базалж чинь те. Өөх 100 85 35. Тий. Анхны төрөлт болохоор тэгдэм болов. Нүүл туршлага дурсан ч баярлах гэдэг яг. Ястаа тийх гээд байна тий. За тэгэхээр одоо хамтдаа хамгийн ихний асуулт болоод за Тэгрэг гэр ихнэрээ асаргааны талаар дэлгэрэнгүй мэдээллийг та бүхэнд хүргэе. За Тэгрэг гэрээ хамт олонны хувьд маш олон төрлийн асаргааг санал болгодог. Тойртой өгөх гэж байгаа энэ бэлгэний хувьд л тойрогоо эмнэлгээс гарсны дараа гэрт нь очиод бүр 5 хоногийн жинхэнэ супер асаргааг өгнө гэсэн. Магадгүй аав маань завгүй заавал одоо гарах ажил гарах юм бол тэр цаг үед нь бас ингэ зурж очиод асаргаа үзүүлэх бол ер нь маш олон төрлийн асаргаа үзүүлдэг. За тэгээд нэг ахмад настай хүмүүс мөн одоо хэвтрийн өвчтэй хагалгааны дараах гэх мэтчлэн ер нь бидэнд маш олон төрлийн асаргаа хэрэг болдог тий. Тэгвэл яг энэ болгоныг мэрэгжлийн төвшөнд өгдөг хамт олон бол манай Тэгрэг гэрээ хамт олоо. За тэгвэл асуултаа харцгаая. За хамгийн ихний асуулт маань хүүхэд хэдэн сартаагаас эхлээд өнгийг харж эхэлдэг вэ гэсэн асуулт байна. Аад нь 1-3 сартай да, Б'д нь 4-6 сартай да, В'д нь 6-8 сартай да, харин Г'д нь 10-12 сартай та гэсэн байна. Яг төрөөд бол Уг нь бид уншиж байгаа хар саарл илүү тод өнгийг бол ялгаж чаддаг гэж байсан тий. Тэгэхээр ер нь бол бүлүүрдэл эхлээд харж төрөөл тэгэл 3 сар дотроо яадаг юм бол 4-6 сартад байх магадaltaй юу. бол бүр багал гэж бодоод байх юм. Алин. Манай хоёр ихэнхдээ шууд ингэж тод өнгийг үг нь хараад яри үдэж. Тэгэл эргэн тойрны өнгөрт ер нь бол тий. Деталь өнгө биш юм чинь. Ааха. Тэгвэл аавал бүтээрээ 1-3 сартай даа юу. тий. Гэтэ энэ бол тод бүдэг өнгө мөнгөийг зүгээр л өнгө үсттэй ер нь. Тий шүү дээ. Тэгээ 1-3 сартай даа юу. Аавал бүрийн 1 сараас 3 сартай боломжтой шүү дээ. тий. Боломжтой л гэж хэлж байна. За тэгвэл аавал бүр дээр санал нээлж байна тий. За ингээд хосод маань хамгийн ихний асуултынхаа зөв хариултыг А буюу 1-3 сартаа гэж хариуллаа. Зөв эсхийг хамтдаа харъя. Оо. Төрөөл юм байна. Төрөөл өнгө хараа. Тийм ээ. Хөрх юм төрөөл өнгө хардаг юм байна тий. Аа. Гэтэ одоо яг нэг өнгийг бол харахтаа яг ингээ бас айхтар тод ингэж ялгаж чадахгүй. Яг ингээ аавын эснэр жоох ингээ бүдэг ингэж хард юм байна. За ингээд хоёр маань Тэгрэг гэрийн 5 хоногийн эрхийн бичгийг эзэд олжээ. Баяр хүргэе. Ямар гоё би. За ингээд хамтдаа дараагийнхаа асуултын шагнал юу вэ харцгаая. За энэ бол Mustala брэнд. За Монголын, за ер нь дэлхийн тий эцэгчүүд бүр үнэхээр сайн мэднэ. Яагаад тэгэхээр бүр ингээд төрсэн цагаас нь эхлээд арьс арчилгаанд ингээд хүүхдүүдэд нь хэрэгтэй. Тэгээ Францын номер 1 бүтээгдэхүүн юм байна. Тэгээ ерөөсөө дерматест дээр маш сайн тестлэгдэхгүй дөнгөж төрсэн хүүхдийн арьс эмзэг байх магадaltaй шүү дээ. Тэгэхээр бүр ингээд олон улсад үнэхээр хүлээн зөвшөөрөгдсөн маш гоё бүтээгдэхүүн та бүхэндээ санал болгож байгаа шүү. Тэгэхээр асуултанд зөв хариулснаар Mustala брэндийг бэлгийн багцтай болох нэ. За ингээд асуултаа харцгаая. За асуултын хувьд бол төрөх үеийн өвдөлтийг намдаах, урагт хүчил төрөгч сайн хүргэхийн тулд ямар амьсгал хамгийн тустай вэ? Аад нь богино хурдан амьсгалах, Б'д нь амьсгалаа үе түгжиж гаргах, В'д нь хамраараа гүн аваад амаараа удаан гаргах, харин Г'д нь зөвхөн хамраараа л амьсгалаа гэсэн байна. Төрөх үеийн өвдөлтийг намдаах. Яг одоогийн энэ өвдөлтийг л тий нам харин тийм. Бээ үлтрэх. Харин гэсэн нэг юм бичлэг ингээл харж байхдаа хүмүүс ч нэг амар ингээл урт амсгаа. Тэгэхээр ингээл нэг жоохон тайвшаал. Тий? Би бас йоганыхаа багштай ч сэтгэж байна. Тэгвэл хамраараа гүн авч амаараа удаан гаргахад бол урагт хамгийн их хүчил төрөгч
очтой тэгээ өөрөө бас өвдөлтөө намдаа бас тайвширдаг гэж хариулж байна. Гэж хариулж бэ хэлбэр дээр салгаж тий. Тэр нь хурдан сонголоо. Авчих. Тэгээ. За ингээд оролцогчд маань 20 дугаар асуултынхаа зөв хариултыг В гэж бодож байна. Зөв эсхийг харцгаая. Тэгвэл яах вэ? Мэдээж энэ их хөвдөлтийг бол яг саяны хэлснээр бас намжаах нэ тий. Жирэмсний явагт явдаг юм байна тий. Тийм төрхийн өмнөх явагт явсан байх. Өстой сайн байна. Маш одоо их нэртэй халамж тавьж байгаа тань мэдэгдэж шүү. Нилээ халууцаад байна уу? Яаж юм? Сандарч байна. Базалж халууцж байна. Асуултандаа халууцж байна. Сандарч халууцж байна. ертөнцийн 3 халууцлаа. Вау, мэдээ зүрх сэтгэл өгчлөө шүү. ертөнцийн 3-тай. ертөнцийн 3-тай болчлоо шүү дээ. Нэрээ нэлээ айхтар базалж байна. Нэг 100 олоод Эйгөө юм савлгаатай. Нэг 80 ороод ямар төвчээртэй юм бэ? Тэгтээ манай шинэ хоёр маань хэрэг үнэхээр бүр айхтар өвдөө төвчгүй өвдөлттэй бидэнд хэлээрээ за. Хэдүүлээ инфекчдуудад үзүүлэх боломжтой шүү. За ингээ баяр үргээ та хоёр маань Mastella branding за Францын номер 1 бүтээгдэхүүнийг ингээ тун удахгүй хороод мэдлэхүүртэй авч чадлаа баяр үргээ. Баярлалаа. Та дараагийн асуултынхаа шагналыг харъя. За энэ бол онцгой бүтээлийг Оригоос манай Ори медиагийн хамт олноос та хоёртаас 12 сарын буюу 1 жил эрхэм бичиг өгж байгаа гэсэн. Төрсөн цагаас нь ахуулаад гэртээ байхдаа бид нар ч бас гой бүтээлүүд, кинонууд үзмэр санагддаг шүү дээ. Тэгэхээр манай онцгой бүтээлийг Оригоос аппликейшнд аль биесны эрхтэй авдаг зөндөө олон бүтээлүүд байгаа. Кинонууд, контентууд бүх насныхан зориулсан онцгой бүтээлийг Оригоосыг бэлдсэн байгаа шүү. Асуултаа харцгаая. За асуултын хувьд бол Монгол улс үндэсний мөнгөнд тэмдэгтийг хэдэн онд гүйлгээнд гаргаж байсан бэ гэсэн асуулт байна. А нь 1925 онд, Б нь 1930 онд, харин В нь 1941 онд, Г нь 1920 онд гинэ. Мөнгөн тэмдэгт. Ардын хувьсгал ялсан тийм. Хүндлээ асуулт орж ирж байна тийм. Ардын хувьсгал ялаад мэдээж хамгийн түрүүнд нөгөө нэг имлэг угаал төрийн бүх байгууллагууд байгуулагдахаар гараал тэгээл бас мөнгөн одоо төвсгэр мэсгээр гаргах зайлшгүй шаардлагатай болсон байх магадaltaй тийм. Бүх юм ардын хувьсгалаас хойш юу. Яг тэр бүх юм ардын хувьсгалаас яг тэгэхээр төрсгөр шинээр байгуулаад тийм. Тэгэхээр бол гээ хэлбэр бол биш тийм. 20 он гэхэр чинь өмнө болчихж байна. 41 он гэхэр чинь 20 жилийн дараа гэдэг чинь бол арай хожуу тийм. байна. За тэгэхээр V2 авчлаа. 30 гэдэг юм тийм. 1925 байсан байхгүй. Ардын хувьсгалаа л бараад. За. Тэгвэл лаавал би сонгоё. 1925 онд. Үндэсний мөнгөнд тэмдэгтээ гаргаж ирсэн. Хөөхөн хасууд юм аа. Үнэхээр тийм хөөхөн санагдчихэв. За ингээд хосод маань А гэж сонглоо. Зөв эсхийг харъя. Миний яриг хөлн л гараад тийм. Асуултын зөв хариулаа шагналах тоолнд хөлн гараад. Тэр хөлн хамт дээр хөлн барцаа. Базалж гин үгүй юу? Аха, одоо 30-тэй. Оо 73. Ер нь нэлээд ойрхогдсон байгаа юм биш үү базлалт нь. За ингээд баяр үргээ яалтчгүй тийм ээ 1925 онд яг энэ шийдвэр гараад 27 оноос бүр яг бид яг энэ Монгол улсынхаа анхны мөнгөнд тэмдэгтээ зах зээлд нэвтрүүлж хэрэгжилж эхэлжсэн түүхтэй юм байна. Нэг төгрөг. За ийм байх нь. За ингээд хоёр маань онцгой бүтээлийг Оригоос 12 сар буюу бүтэн жилийн эрхийг ингээд авч чадлаа. Баяр үргээ. Баярлалаа. За ингээд 3 асуултад хоёр маань зөв хариулаад шагналынхаа одоо санд маш олон бэлэгтэй болж чадлаа. Ямар санагдчих юм да? Айгуу гоё юм. Бэлэг бол асуултанд хариулаад бэлэг авахаар айгуу гоё юм байна. Шинэ сандарч байгаа ч гэсэн. Миний базлалт бол ер нь айгуу мартагдж байна. Шгүүдээ тийм. Миний гол юм чинь ер нь тэр болчиход. За ингээд энэ мэтчлэн оролцогчдод маань асуултанд хариулах тоолондоо шагнал авах болно. Ивент тэтгэгч үрдэг биш хоримтлуулдаг ап. Мандал хоримтлал. Хамтрагч үргэлжлэлийг Оригоос. За тэр хамтдаа дараагийн асуултын шагнал юу байг харцгаая. Соолт.
За тийм ээ, энэ бол урамшуулалт асуулт та. За урамшуулалт асуулт нь яах вэ гэхээр бид мандал хуримтлалын хамт олонтойгоо хамтран ажилладаг. Тэгэхээр та хоёр маань тун удахгүй дэлгэцэн дээр гарах даалгаврыг хэр олныг нэрлж чадсанараа хуримтлалтаа мөнгөтэй олно гэсэн. Мандал хуримтлалын хувьд бол хүнээс хүү боддог бүр үнэхээр маш гоё хуримтлалыг бий болгосон хамт олон. Тэгэхээр магадгүй одоо хөөрхөн хүүгээ төрсэн цагаас нь эхлүүлээд бид нөх хүүхдийн мөнгө гэдэг юм уу улсаас өгж байгаа тэр хүү тэтгэмжийг хадгалаад байхад тэр маань одоо 18 нас хүрснийхэн дараа бидний төсөөлөгөөс их буюу 98 сая болох юм бэл. Хүүнээсээ хүү бод. Тэгэхээр яг тэр хүүнээсээ хүү бодогдоод явна. За ингээд ямар асуултанд хариулахыг харъя. Монголын дээр үеийнхэн кинонуудаас нэрлэнэ гэсэн 30 секундын дотор. Та хоёр хоёлаа ингээд зэрэгцэд хилээд байж болно. Манай багийнхан ард ингээд тоолоод байгаа гэсэн. 5 дотор нэрлж чадах юм бол 100 мянгыг, харин 10 дотор нэрлж чадах юм бол 200 мянгыг, 10-аас дээш сайн нэрлж чадах юм бол 300 мянгыг та хоёртоо 27-ийн дансанд өгнэ. За цагаа явуулах уу? 3 нэрлэл явуучих юм дээ. 2 1 явсаа. Манталаас за одоо моторын чимээ, гарын тоо, тань руу нүүж өн, хөхөө гэрлэх төглөө, би чам тайртай, цогтойж, урчин гэрэл замжаагаа гэж байдаг. Хилцэн. За. Өчөлөө салтаа. 7 хэлсэн байх шүү. Хитэх хөдөө шүү. 10 болох. Мэдгүй ээж тань руу нүүж явсан. Харамсалтай байна. Гэтэ яг ингээд 30 секунд гэхээр сандраад бас яг. Тий, яг нөгөө энд эндээс нөгөө хилээ явчихаар. За тэгэхээр манай хоёрын манд үед Монголын дээр үеийн кинонуудаас 7-г маш амжилттай нэрлж чадаад 200 мянган төгрөгийг их хуримтлын тасанд авч чадлаа. Баяр хүргэе. Эхлүүллээ. Тэгээд хоёр маань хуримтлалаа улам бүр баяжуулаарэ. Маш олон төрлийн хуримтлалыг манай мандал хуримтлалын хамт олон санал болгож байгаа шүү. За. Баярлалаа. За ингээд дараагийн асуултынхаа шагналыг харцгаая. Аваа, за бидний хайртай IVB хүүхдийн живхний бэлгийн багцыг бид бэлдсэн. За мөн л одоо хүүхд маань дөнгөж төрсний дараа арьсанд нь бол үнэхээр ямар ч харшил өгөхгүй маш гоё бүтээгдэхүүн. Тэгээ хүүхдийн хөдөлгөөнийг ерөөсөө огт хязгаарлахгүй. Шингэний үлбэр супер шингэн. Хуурай байлгах тал дээр маш чухлаар анхаардаг. Манай хоёрын хувьд ер нь живхийг хэрсээ судалсан байна. Бид хоёр гэхдээ нөгөө бас төрөөгөө хүүхдийн төмөрөөллийн тэгээ ерөөсөө бэлдээгүй. Айхтар бол судлаагүй. Гэхдээ тэгээд ваа ийм гоё болсон юм биш үү гээл нөгөө давуу талууд нь ингээл харьцуулаад яваад байсан. За тэгэхээр IVB бол үнэхээр итгэлтэйгээр санал болгох бүтээгдэхүүн шүү. Тэгэхээр та хоёроо бэлгийн багцыг бэлдсэн. Гол нь асуултанд зөв хариулах хэрэгтэй. За ингээ асуултыг харъя. За бидний дараагийн асуулт бол жирэмсэн ээжүүдийн хэдэн хувь нь товлсон өдрөө төрдөг вэ гэсэн хөөрхөн асуулт байна. За А-д нь 25, Б-д нь 5, В-д нь 15, харин Г-д нь 30 гэсэн байна. Товлсон өдрөө гэхээр ер нь Э-хоны өдрөл юм болов уу? Тийм л. Би чинь 5 сарын 27-нд гээд Э-хоноос яг л хорно. Тэгээ манай ургамлын жижиг ер нь дандаа дийлэгтдээ л яг Э-хоныхоо өдрөөр төрдөг. Жирэмсэн ээжүүдийг 2 дахь 3 дахь мөрөх гэхээр өөр анхных энтергээл хүн болгондоос өөр хилээд идэх юм билээ л дээ тий. Тав юм уу? Гэхдээ ингээ та хоёр маань анзаарах юм бол бусад ингээд эргэн тойронд хүмүүс чи яг цагтаа төрсэн тохиолдол байна уу? Ховор тий. Дандаа нэг үл хойшлцоо гэл нэг үл гинт төрцөө өмнө гэж ярьчихдаг тий. Жирэмсэн ээжүүд ч одоо хязгааргүй штэ. Та хоёрт маань гэхдээ хүн боломж байгаа шүү. Бүр үнэхээр мэдхгүй байдаас хүн боломж ашиглал тий. Тэгтээ хүн боломжоо супер шагнал дээр хэрэгэлсэн дээр хаа. 5% дээ. За тэгээ да. Хайр үживч. 5 дээрээ л. За 5 дээрээ л тий. За би үл. Нөө тэгдэг. За 5% дээрээ л тий. Авчих юм уу тэгээд гойлээс юм. Тэгвэл 5% дээрээ л. 5-ыг авлаа шүү. Зүгээр үү? Живх штэ. За ингээд тосод маань асуултынхаа хариултыг өгтөө Б хувилбар гэж сонголоо. Жирэмсэн ээжүүдийн 5% нь товлсон өдрөө л төрдөм байх гэж хариулж байна. Хамтдаа харцгаая. Тэр таан би явж байгаа. Яг 5% явж байгаа юм байна л да. Ер нь ингэдэг гинэ. Хүүхдүүд маань ихэнхдээ бүр товлсон өдрөөсөө бүр 2-7 хоногийн өмнө эсвэл бүр 2-7 хоногийн дараа төрдөг. Бүр статистик байдаг гинэ. За ингээд баяр хүргэе. Манай хоёр хосод маань IVB бренди чихний бэлгийн багцыг эзэд авчээ. Миний хүсээс чи доор. Сонсож байгаа ээжийнхээ наад жаргалтай, аавынхаа наад жаргалтай байгаа дөө хоолой бүгдийг мэдэрж байгаа тий. За үргэлжлүүлээ. Дараагийн асуултын шагнал юу байх нь вэ?
Ваа, ямар гоё харагдаж байна. За энэ бол манай Гацуурт хүнс компани 440 зүгийн бал. За Гацуурт хүнсийн хамт олонны хувьд бол монголчуудынхаа эрүүл мэндэд хэрэгтэй олон их гоё бүтээгдэхүүнүүдийг Монголынхаа хөрсөн тариалж гаргадаг тий. Тэгээ яг энэ хүү 440 зүгийн балны хувьд бол 2017 оноос хойш худалдаанд гарсан юм байна лээ. За тэгвэл яг энэ хүү зүгийн балыг амтд гоё шоколадны ингээд багцтай хамтдаа өгөх гэж байгаа юм шиг ингээд асуултаа харцгаая. Бас их сонирхолтой асуулт энэ тий. Монгол улсын засгийн газрын ордны гадна төмөр хашаан дээр ямар хээ байдаг вэ? Ад нь өлцсөн хээ, Б нь алхан хээ, В нь 5 хошуу хээ, харин Г нь хас хийнэ. Ер нь бол нэг юм дөрвөлжин дүүл байдаг санагдаад байна. Ааха, дөрвөлжин дүү. Харин болохоор нөгөө нэг манай ажилчин юунд нөгөө хангард ордонд яг тэр хашааг нэгт нэг анзаарахгүй сүүлд нэг хойдлын нэг ингээд нэг буулгасан да нэг ногоон байгууламжийн гаргаад нэг хашааг буулгачсан. Тэгэхэд амар хашаатай холбоотой нэг юм яваад ахтал хажуугаар хахад нь анзаарч ирсэн. Тэгэхэд бол яг голдоо нэг юм сая битээ. Дээрээ бол нэг юм одоо яг тууц юм дөрвөлжин хийтэй. Доороо болохоор юм бүр юм бол байж санагдаад байна. Тэгэхээр чин үлцэн хийж болол дөрвөлжин үлцэн хийж яг юм байгаа. Тийм дөрвөл биш. Алхан гэж тийм байдаг. 5 шүү гэж биш. Энэ хасхи алхан хээ хоёрын хэлбэг л. Алхан хээ ч юм болохоор хайр яг ингээд явдаг. Тийм. Ингээд авдран дээр байдаг та. За тэгвэл хасхийн дээр голдоо соёмтой дээр голдоо соёмтой дээрээс дараа нэг бүрийн кинод юм аа. Супер сайн санаж шүү. Өдөр өглөө ажиг гардаг болохоор. Шинэ ч гэсэн дэрэнгээр явдаг юм уу? Бас сайн санагдав. Засгийн газрын ордноо бол хашаатай гэдгийг бол нэг фокус. Урдлын Чингисийг шүү санагдаж байна. Тэгвэл хас кег нь битээр гэвэл бро хас кег нь зөвшөөрч байна уу? За тэгвэл ингээ хаасууд маань асуултын зөв хариултыг Г гэж сонгосон байна. Зөв хэсгийг харцгаая. Яасан юм минь. За ингээд ямар ч сахарын орцгоо Гацуурт хүнсийн 440 зүгийн бал болоод маш гоё амттай шоколадны эзэд болжээ. Баяр хүргэе хоёроос та. Баярлалаа. За ингээд дараагийн асуултаа харцгаая. Дараагийн маань шагнал бол Bala Bala брендийн 300 мянган төгрөгийн эрх бичгийг бид бэлдсэн. Bala Bala брендийн хувьд бол за үнэхээр маш гоё хамт олон ажилтгаа. Яадаг вэ гэхээр ерөөсөө л яг таны хүүхдэд зориулсан. Хүүхдийг мөр ингээд төрснөөс нь ахуулаад маш гоё тийм одоо загварлаг байх тэр боломжийг хүүхдэд олгодог гэсэн. Тэгээ дахин тавтагдчихгүй хүүхэд насаа бид ер нь ингээд зурган дээрч тэр ээж аавынхаа хайртай хүмүүсийн нүдэнд хөөрхнөр төсөөлжүүлдэж байгаа ш. Тэгэхээр энэ болгонд бол хувцас чухал байдаг тийм үү. Тэгэхээр мөн одоо хүүхдийн ингээд биеинд ямар нэгэн харшил өгөхгүй маш материалаар хийгддэг хөдөлгөөнд хязгаарлагдахгүй Азийн номер 1 брэнд юм байлээ. Тэгээ ингээ Монголда мөн л одоо аль биесны эрхтэйгээр манай Bala Bala брэнд ороод ирсэн. 300 мянган төгрөгийн эрхийн бичгийг бэлдсэн байна. За ингээд асуултаа харцгаая. Хүүхэд баруун эсвэл зүүн гараа ашиглах нь хэдэн наснд тогтож тодорхой болдог вэ гэсэн байна. Ад нь 1-ээс 18 сартай, Б нь 2-оос 3 наснд, В нь 3-аас 4 наснд, харин Г нь 6-аас 7 наснд гэсэн байна. Тогтож ихээр юу юм болов? Тогтлоо гэж штэ. Тэгэхээр 3-4 юм л. Нэр үгүй. 2 нас хүртэл ер нь цэцэрлэгт явдаг шүү. Тийм. 6-7 бол хэд тааш явцсан байна. Тэгэл 1-ээс 18 сар арга гэдэг инхээр 2-оос 3 юм болоо. Яг нэг арай зүгээр эрт гэж зүгээр бодвол тий. Тогтож байгаа. Гэтэ нөгөө бороо олонд чинь 7 сартаас орчиж байгаа юм чинь тэгэл. За тэгвэл 2-оос 3 нас гэж үгийн сонгоё. За тийм. Тэгвэл 2-оос 3 наснд 2-оос 3 нас. Би хувилбар гэж бодож байна. За. Сангад хосод маань Б буюу 2-оос 3 наснд гэдгийг сонголоо. Хамтдаа харцгаая. 3-4. Тэгээд бүр 6-7 юм шүү дээ. 6-аас 7 нас байжээ. Дараал бүр хань сургууль дарсан байна. Сургуульд ороод зүгшэрд юм байна л дээ. Харин тийм шиг. Ер нь 2-оос 3 нас хүртэл ингээд ижил тэнцүү нэг баруун нэг зүүн нэрээ ингээд бичээд бичгч байх ингээд ер нь илүү ашигладаг тийм. Тэгснээр 3-аас 4 болохоор аль нэг нь илүү жоохон давмгай ашиглаад эхэлдэг юм байна. 6-7 настайдаа бүр нөгөө давмгаалсан гараараа илүү тогтоод яг түгээрээ гэж бичдэг. Гинэ. Тийм байдаг байх нэ. За ингээд
Манай хоёр маань бала брендийнхаа 300 мянган төгрөгийн эрхийн бичгийг авч чадсангүй. Жаахан харамсалтай байна. Гэхдээ хоёрын маань хувьд дэлгүүрт нас очлоо очоод сонголтоо хийгээрэй гэж хүсэж байна. За одоо харин үргэлжлүүлцгээе. Бид та бүхэндээ хоёр хосынхоо үр дүнг танилцуулъя. За манай хоёрын маань хувьд бол нийтдээ 7 асуултанд хариулсан байгаа юм байна. 6-д нь зөв хариулжээ. Тэгрэхээр эхнэрээ асаргааны 5 хоногийн эрхийг эзэд болсон. Мустала брендийн арьс ашилгааны багцын эзэд болсон байна. Ори медиагийн 1 жилийн эрхийг бас авсан байна. Мандал хуримтлалын эрхийн бичгтэй болсон 200 мянган төгрөгтэй дансан да. За мөн IVB хүүхдийн живхтний бэлгийн багцын эзэд болсон. Мөн гасуур түнсийн бэлгийн багц. За харин бала брендийн 300 мянган төгрөгийн эрхийн бичгийг харах аваагүй. Баярлалаа. Ивент тэтгэгч, чанар аюулгүй байдлыг эрхэмлэгч, интернет эмнэлэг. Хамтрагч, дахин давтагдашгүй хүүхэд нас, бала. Хамтрагч, драматистер баталгаажсан дэлхийн брэнд IVB. За одоо үргэлжлүүлцгээе. Одоо дараагийн асуулт яваад хамтаарья. Хөлтөө загссан юм шүү. Тэр эмоji шиг ингээд хосын даалгавар нэг. За хосын даалгавар бол өстой хөөхөө яах вэ гэхээр хоёр маань бас хамтдаа хийн. Тэгвэл одоо манай ээж маань хувьд л одоо удахгүй төрөх гэж байгаа учраас голчлаа энэ даалгаврыг биелүүлнэ. Гэхдээ манай шинэ хоёр л одоо нөхөртөө бас тусалж болно. За манай хосод маань даалгавраа 60 секундын хугацаанд гүйцэтгэн. Тэгвэл хосын даалгавар юу байгааг одоо гаднаас оруулж ирнэ хэмээн хүсэж байна. За Маш олон жимс байна. Жуусны амтыг үл зөв таана. Тэгэхээр яг амсаж үзээд, үнэрлж үзээд зөв байрлуулах нь. За цагаа явуулах. Босож болно өөртөө туртайгаар. За шинэ хоёртаа бас үнэрлүүлж олно. Тэгээд зөв хариултаа хэлүүлээ хамтдаа харах нэ. За цаг явах уу? 3, 2, 1 эхлэе. Цаг явж байна. За хоёр маань дөрвөлингийн зөв таах юм бол нэрээ 100 мянган төгрөгийн эзэд болно. Бүр бэлэн мөнгөөр авнаа. Мандал татгалаа миний хайр гүцээ хэлнэ. Яг үнэ. Нэрээ 100 мянган шууд мандал руугаа ичиж болох нэ. Асуух зүйлээ шинэ хоёртаа асууж олно шүү ихнэрээсээ. За цаг явсарай. Эхнийхээ жоохон амталж чадахгүйсэн чинь аль нь юм шиг байна. Тийм үү. Ханаг авч. За 40 секунд өнгөрсөн байна. Тэгтээ нөө. Тэгтээ аль нь байна. Асуух шаардлагагүй 10 секунд байгаа. Болцсон дөө. Болцсон уу? За хосод маань боллоо гэлээ. 50 секундын дотор 4 жуусны амтыг нөхөө зөв байрлуулах шиг боллоо. За хамтдаа харцгаая тий. Байрлуулах шиг боллоо. За хамгийн ихнийх нь лимон гэж таасан байна. Зөв эсхийг харцгаая. Тийм ээ. Баяр үргээ 200. Гүзээ зөв байна. За 3. Шот өхрийнүүд арай л өөр зөв байна. За тэгээ сүүлийнх нь бол ойлгомжтой. Алим. За баяр үргээ та хоёртаа. Алим тэгтээ зүс амталж чадсан юм шүү. Сул байна. Сул байна тий? Тий, алим их аягүй сул гэсэн. Оо тийм үү. Тий, бус нь бол дэжгүй. Шууд мэддэг. За ингээд хосууд маань хосын даалгавраа маш амжилттай биелүүлээд ингээд 100 мянган төгрөгийг оруулж ирнэ хэмээн хүсэж байна. Баярлаа. Зэмний хараа. За. Татагай хой. баярлалаа. Наш мөнд ийш. Хүрхээ. За ингээд үргэлжлүүлцгээе. Хамтдаа супер шагнал руугаа ирж байгаа болов уу гэж бодож байна. Сүүлийн асуулт. Тийм ээ. Baby World Mongolia-гийн хамт олон маань энэ албан ёсны эрхтэйгээр Joy branding яг энэ хөөстэй stage хэмээх энэ суудлыг бол албан ёсны эрхтэйгээр оруулж ирдэг гэсэн. Яг одоо таны энэ харж байгаачлан ерөөсө хүүхдийг төрсэн цагаас нь 7 нас хүртэл нь буюу 25 кг хүртэл нь яг одоо хэрэглэх боломжтой гэсэн. Тэгээ хамгийн том хүсэж байгаа зүйл юу вэ гэхээр хүүхдийг аюулгүй те машин тээвэрлэх цорын ганц зүйл бол ялцчих байна хөө. Суудлаа байгаа шүү дээ. Тэгэхээр үүнийг л одоо тогтмол хэрэглээч гэж хүсэж байгаа. За тэгээ Европын яг аюулгүй байдлын стандартыг бол ингээ бас 100% хангаж чадсан юм байна лээ.
Тэгээ амьсгалдаг материалтай учраас хүүхэд маань удаан хугацаанд суусан ч гэсэн хөлрөхгүй, тухтай. Тэгээ ер нь ингээ хүүхэд ихэнхдээ машинд орохоор унтаад өгдөг тий. Тэгвэл яг тэр тухтай унтах боломжийг бас олгож өгдөг гэсэн. За тэгвэл супер шагналын ах нь асуултын үед хамтдаа харцгаая. Бидний асуултын хувьд бол ихэнх хүүхдийн нүдний өнгө дунджаар хэдэн сартад бүрэн тогтсон байдаг гэсэн байна. Аад нь төрсний дараах эхний 2-3 хоногт. Бэд нь 3-6 сартад, Вэд нь 9-12 сартад, харин Гэд нь 5-8 сартад нүдний өнгө нь тогтдог юм байна. Гэтэ хамгийн өөрчлөгддгөө эрэгтний хэмжээ ч юм бол нүд гэдэг. Өөрчлөгддгөө. Одоо зүрх уушиг чинь томордог штэ. Тэгэхэд нүд бол хэвэндээ байдаг гэдэг штэ. Нэг амар хол зүрхтэй л биш л тий. Тийм манай хоёрт мань хүүн боломж байгаа тий. Үнэхээр эргэлзээтэй байвал их баригч юмч маань орж ирээд хоёртоос туслахад бэлэн байгаа. тэгвэл хүн боломж л авъя тий. Гурлын их баригчтайгаа гурлаа зөвшөлдсөн. Гурлаа хариулах уу? Тэгээ. За тэгэхээр үзэгчтэй манай оролцогчдын маань хувьд бол ийхүү супер шагнал дээр хүүн боломж авахыг хүслээ. За гаднаас хүүн боломжоор их баригч юмч урьж байна. Сайн байна уу? За, ажил сайн байна уу? Сайн байна уу? Тэгэхээр манай хоёр маань нийт 7 асуултын 6-д нь зөв хариулаад зөндөө олон бэлэгтэй болсон. Гэхдээ одоо манай хоёр маань супер шагнал дээр ирсэн байгаа. Тэгээ супер шагналынхаа асуултанд танаас тусламж авъя гэж. Тантай эхлээд танилцъя. За. Намайг Ануужин гэдэг. Интернет тэмдэглэлийн их барих эмэгтэйчүүдийн насны их барих эмэгтэйчүүдийн эмчээр ажилладаг. Та хэдэн жил ажиллаж байна? Одоо миний ажлын 3 дахь жил. Вау, маш олон хүүхдийг их барьсан баг та. Тий, яхаа. За, танилцах таатай байлаа. За, юу гэж бодож байна? Асуултын хувьд бол ихэнх хүүхдийн нүдний өнгөнд дунджаар хэдэн сартад бүрэн тогтсон байдаг гэсэн асуулт. Тэ сартай юм байна тий. Тийм, тэгэхээр аад нь төрсний дараах эхний 2-3 хоногт, харин Бэд нь 3-6 сартад, Вэд нь 9-12 сартад, Гэд нь 5-8 сартад гэсэн. Манай хоёрт бол ямар ч хувилбар алга тий. Тийм, тантай харахрыг гэсэн. Тэгэхээр хүүхдээ ер нь бол бор нүдтэй, хар нүдтэй гэдгийг хизээ тодорхойлж болдгоо гэсэн үг шүү дээ тий. 9-12 сар гэдэг чинь нэг нас юм байна. 3-6, 5-8. Манай эмчийн нүд нь аль гялтганаа л орж байна. Хүүхдийн хөгжлийн явцыг бодоод үзэх юм бол ус мөсний өнгө гэхээр 9-12 сартай юм болов. Нэг нас хүрэхэд бол ер нь нүдний өнгөтэй л болсон байдаг. Тогтцсон байдаг байна тий. Тэгсэн гэж. Үгүй хариулт гэж байна. Үгүй. Бүрэн ер нь бол Айгуу өстэй хоёр гэж. Бас эмчтэй. Атас хариултыг. Яна, авсаа 12 хаа. Ааха. за их баригчтэй, эмчтэй л Энэ үед бас нэлээд базлаад байна. яг сандаа өмөө. Бүгднийх нь зөвхөн захирал давшраад байна. 12 хаа. За манай гурав бол нийлдэх За хэрэгтэй. тэгвэл эмчтэйгээл Манай хөлч гэсэн эмчээ дэмжээ баслаад байна. За тэгээд байна уу те. За тэгвэл их баригч маань 9-12 гэж санал болголоо. Хосууд маань ч гэсэн бас санал хийлээд гурлаа В гэсэн сонголтыг сонголоо. Зөв хэсгийг харцгаая. Заашгүй. Ажилтаа зүгээр. баярлаа. Энийг хот. Баш хоёр. Ашгүй дээ. За баярлалаа. Манай эмч байсан нь л боллоо. Үнээр банхаар асуулт хийсэн байна. За ингээд хосууд маань үнэхээр нэвтрүүлэгтээ амжилттай оролцлоо. Маш олон асуултанд хоорондоо маш сайн ярилцж байгаад Joy Stage-ийн эзэд болж хөөрхөн залууга 7 нас хүртэл хоёр маань хэрэглээрээ. Баярлаа. За ингээд Tigri Care эхнэрээ асаргааны 5 хоногийн эрхийн бичгийг авсан байна. Mastella брендийн арьс арчилгааны багцын эзэд болсон байна. Ori Media-га 1 жилийн эрхийг аваад хүссэн контентэд хоёр маань үзээрэй. Мөн мандал хуримтлалын эрхийн бичиг, IVB хүүхдийн жихний бэлгийн багц, гацуурт хүнсийн бэлгийн багц, мөн Baby World-ийн аль биесны эрхтэйг оруулж ирдэг Joy брендийн Stage машины судлын эзэд болсон. Харин бала дэлгүүрээр үйлчлүүлнэ гэсэн байгаа. За ингээд асуултанд маш амжилттай хариуллаа. Ингээд гаднаас шууд бэлгийг оруулж ирнэ хэмээн хүсэж байна. Вау, яа гэж би. Тэнд нь ингээд энийг барьчих. Зүйтэй. За ингээд хосууд юм аа бэлгийн ороод ирлээ. За IVB бэлгийн тэ жихний бэлгийн багц маань энд байна. Бусад одоо бүтээгдэхүүнүүд тэгээд Mastella брендийн арьс арчилгааны бүтээгдэхүүн. За мөн манай мандал хуримтлалын хамт олны тэ. За мөн энэ манай гацуурт юм маань зүгийн балны
мөн шоколадны бэлгийн багц. За тэгээд Greek Care-ийн 5 хоногийн эрхийн бичиг мөн одоо мандал хуримтлал байна. За дээрээс нь 100,000 төгрөг байна. Бэлнээрээ та хоёртаа байна. Амжилт төсөө та хоёртаа. Үнэхээр хөөрхөн хосууд байна тий. Монголынхаа бас нэг сайхан гэр бүлтэй ингээд хамт нэвтрүүлгээсэндээ бид үнэхээр их баяртай. Тэг хөөрхөн залууга хорвоод мэдлэхээр нь гарч ирэхээр та нарыгаа мөн эмнэлгээс гарсны дараа эргөө олццгаая. Баярлалаа. Сайн нэгсэн. Зөндөө баярлалаа. Баяртай. Одоо төрөх үлдлээ. Хамтрагч Mustela брэнд хүүхдийн эрүүл арсны зөвсөөрийг төрсөн цагаас нь. Ивент тэтгэгч үрдэг биш хоримтлуулдаг ап. Мандал хуримтлал. Үзэгчдээ та бүхэндээ бид нэвтрүүлгээрээ зориулсан хүргэж байгаа зөвлөгөө танд хэрэгтэй байгаа хаа гэж найдаж байна. За одоо яруу үргэлжлүүлээд дараагийн зөвлөгөөнд анхаарлаа хандуулна. Сайн байцгаана уу? За би сэтгэл зүйн эмчийн төвшин байна. Аудаа зориулж бяцхан зөвлөгөө өгөх болно. Төрсний дарга сэтгэл готрол гэдэг биднээс дандаа ээжүүд төр ярьдаг. Яг тэгвэл биологийн маш хүнд юм цаг хугацааг туулаад ингээд гаргаж ирээд одоо энэ цаг хугацаа нэлээд урт хугацаанд болж үргэлжлээд гардаг. За энийг бид нэр нэлээд олон жил ярьлаа. За одоо сүүлийн үед юу гарч ирж байна вэ гэхээр төрсний дарга сэтгэл готрол жил дотроо аудад бас гардаг юм байна. Эрэгтэй хүмүүс төрсний дарга сэтгэл готролд хүртдэг юм байна шүү дээ гэдэг асуудал ирж байгаа. За тэгвэл эрэгтэй эмэгтэй хоёр хүний ялгаа нь төрсний дарга сэтгэл готрлын ялгаа нь арай өөр байгаа юм бас. За нэгдүгürt юугаар ялгаатай вэ гэхээр хугацаагаар ялгаа. 1 сартаа, 2 сартаа, 3 сартаатай эмэгтэйчүүд их хвчлэн төрсний дарга готрлд орох эрсдэл байгавал яг тэр үед хамгийн их орно. А эрчүүдийнх болохоор нэлээд хойно. Хүүхэд 3-аас 6 сартай болж явах явцад эрчүүд хойно нь орж ирдэг. Хоёрдугаарт эмэгтэйчүүд төрсний дарга сэтгэл готролд орохоор хамгийн дөрөнд хөнөглөдөг. Тэ сэтгэлээр ундаг, амархан уйлдаг. Эрчүүд аауд сэтгэл готролд орохоор яадаг вэ гэхээр ууртай болдог, бухимдуу болдог, стресстэй болдог. Ийм ачаалдаах чадвар нь жоохон суларж эхэлдэг. Өөрөөр хэлэх юм бол ийм хариу урвалууд нь арай өөр байгаад байгаас тэгээд яадаг вэ гэхээр тэр нь ууж эхэлнэ. Таймыг татаж эхэлнэ. Эсвэл одоо ямар нэгэн донтох эрсдэлтэй байна. Би одоо юу гэдгийг тэ жаргалыг хайсан үйлдэл хийж магадгүй. Цугаалах, мугаалах тий. Тэгвэл төрсний дараах готрол өөрөө одоо юу гэдэг юунаас үсдэг юм бэ гэдэг асуудал байгаа шүү дээ тий. Нэгдүгээр саяны хэлдэгч маш том хариуцлага. Хоёрдугаар хосын харилцаа. Хосын харилцаа ямар байсан юм? Хэд драматик байсан уу? Хэд токсик харилцаатай байж байгаа хөлтэй болсон уу? Тэгвэл ирээдүйдээ итгэх итгэл нь байгаа мó байхгүй юм. Энэ тухайн хүний готрол бас хүргэж магадгүй. Энэ үнтэй би ер насыг бархан зөв юм уу гэдэг майндсеттэй байвал яах вэ? 3. Эмэгтэйчүүдийнхэнд готрол эрчүүдийн готрлыг эрсдлийг 50% нэмэгдүүлдэг. Эхнэрүүд төрсний дарга готролд орчих юм бол эрчүүд готролд орох магадлал нь 50% нэмэгдэнэ. Хамтдаа готрох магадлалтай гэсэн. Яагаад гэвэл эмэгтэйчүүдийн сэтгэл зүйн ер нь бол арга жирэмсэн байх үед маш их докторгүй юм давлгаатай, савлгаатай сэтгэл хөдлөлтөй байж гин тий. Тэр чи яадаг вэ гэхээр хамгийн том хохирогч нь эхлээд хэн болох вэ? Нөхөрлөл. Тэр ингээд байнга тэр ингээд бүтэн жил нүдчихье гэж бодъё. Тэгээд төрсний дараа дахиад нүдээ. Тэр чин тэрий чинь бас таахгүй байх юм тохиолдлууд байдаг. Тийм учраас яаралтай ийм үед яадаг вэ гэхээр аль бол хурдан жишээ нь энэ анхдагч нэмэгтэйчүүдийн тал нь байх юм бол эмэгтэйг аль бол хурдан сэтгэл готрлоос гаргах хэрэгтэй. Аль бол хурдан. Тэгэх юм бол нөгөө эрчүүдийн сэтгэл готрох магадлал маш багасна. Эрс багасна. Тэ? Мэдээж нөгөө үүрэг хариуцлагч нь нэмэгдэн штэ. Хүнийг хүн болгох. Тэ? Сүүлийн үеийн залуучууд маш их сайн зүйл юу гэхээр эхнэртэйгээ хамт шөнийг хуваалцдаг байсан. Ганцаархнаа ээж хүлдэх тийм цаг үеийн өнгөрөөд аав нар бас ингээ оролцдог болсон. Тэгээд аав нар ч оролцоод ингээ шүн босно, бас цагаар тэ нөгөө 3 цагаараа босно, хүлэгтэн зарим цагийн ирчүүд авч байгаа. Юугаар авах юм те нөгөө ядахтаа нэг нэмэлт жилээ өгдөг юм уу? Тэ эсвэл сүүгийг халааж өгдөг юм уу гэдэг ийм юм дээр ингээ тослно. Мэдээж нэг зомби маягтаа сэрэн штэ тэ. А ирчүүд болохоор ийм нойргүйдэлд маш ийм эмзэг. А эмэгтэйчүүд нойронд эрчүүдийг бол арай дээр. Угаасаа эмэгтэйчүүдийн юм жоохон сэргэг төрлийн нойртой буюу эмэгтэй хүн шүн унтахдаа 70% тарих амарч унтдаг бол эрчүүд 90% амарч унтдаг байхгүй. Тэгтэл нөгөө 90% амарч чадахгүй шүн болгон одоо юу гэдгэнтэй нэг 3 сар сэргийчилт готрол орох эрсдэл нь шууд нэмэгдчихэдэг. Ингээд маш олон хүчин зүйлсүүд нөлөөлнө. Мэдээж тэр одоо жишээ нь залууч бай, анхан дөрөгчч бай гэр бүлүүдэд туслах хүн байна уу маш чухал. Одоо хуучин манайх шиг ийм соёлын гэр бүлсэг соёлтой ард түмэнд бол
Уг нь бол арай дээр. Манайхан ч уг нь бол дандаа ээж нар нь ч юм охиных нь ээж нь ч байдаг юм уу ингээд заавал нэг ирж нэг юм анхан дөр өгчнөн дээр заавал тусалж ядахтаа нэг яаж илгээддгийн те яаж хүүхдээ хориалдгийн гэдгийг нэг юм хамт заагаад туршаад ингээд явдаг те. Одоо бол орчин үе зарим нэгэн тийм бүр гоё сургалтууд гарцсан байна. Тийм нэрэн совилал гарсан байна. Тэн дээр нь заагаад өгчдөг эмчнэрэн совилогчнэрэн заагаад өгчдөг ч гэдэг юм. Нөгөө чинь эдийн засгийн боломжтой нь хэдэ байгаа лээ. Үнэхээр би хэцүү байдалд орсон бол бас ингээд надад туслах хүн хэрэгтэй байна гэдгийг хэлж сур. Нэг хэлдэг шүү дээ бид нар чинь. Тэгээ Монгол ирчүүдийн хамгийн том сул тал бол хинд ч юугаач ярьдаггүй, хинээс ч тусламж гуйдаггүй нэг хачин зан. Тусламж ирэх байгаа гоё. Хаваас ээжээсээ хинээс ядмаасаа гоё л та. Тэр том айгоогоо дарах хэрэгтэй. Ягаад гэвэл ирээдүйд энэ чинь хүүхдэд ирээдүйд танаа гэр бүлийн доктортой байдлыг тэр ирээдүйн хүүхдийн сэтгцэн эрүүлмийг хамгаалах амар том хүчин зүйл байхгүй. Би нойргүйтэй бол надад жоохон туслаад би нэг хэдэн хоног унтах хэрэгтэй байна. Надад нэг шүн туслаад өгчлөө. Хэн нэгэн байдгийг чинь байдаг юм ахна хэн ч хийж болно шүү дээ. Уг нь бол за хоёрдугаарт түрүүний хэлдэг шиг бидний харилцаа болохгүй байгаа юм бол түрүүний харилцаа яагаад болохгүй байгаа. Эхнэр асуудалтай юм эхнэрийн асуудлыг шийд. Бүр болохгүй бол мэрэгжлийн хүн дээр очие. Тэ? Эсвэл ойлголцож ярьж одоо ингээд дууга дандаа чимээгүй байгаа за төвчээл өнгөрийг гисээр байхад готролд орчдөг байсан. Төвчээд өнгөрөх чинь өөрөө асуудлыг шийдэж байгаа хэлбэр ерөөсөө биш. Тэр чинь асуудлаас нэг төрлийн зүгтж байгаа хэлбэр. Асуудлаас нэг төрлийн яаж байгаа. Тэрний хэрэглэж гэж ерөөсөө хэлдэг. Зүгээр юм асуудал ярилцж бид нар чинь ингээд асуудлыг дундаа тавиад ярилцж сурах хэрэгтэй. Асар том юм зүг алхам. За заримдаа жижиг шижиг арга хэмжээ авч болно шүү дээ. Би ядахтаа машинаараа биш. Алхах хэрэгтэй. Өдөрт ядахтаа 10,000 гадуур нэг 5,000-аас 10,000 алхачих. Тэгэх юм бол стрессийн тэр хоримтлал борчдог байхгүй. Ирчүүд бол стрессээ хамгийн сайн тайлдаг газрууд ирчүүдтэйгээ уулзах бас байдаг те. Тэгэхээр найзуудтайгаа заримдаа тэр уулзах цаг магаагаар би ер нь хэцүүтэй жоох ингэж нэг юм төр зүр ингэх хэрэгтэй байна маань. Энийг ойлгуулад энийг хамтдаа бас хийж бас болно гэсэн. Эмэгтэйчүүд ч гэсэн бас нэг динамик хийгддэг шүү дээ те. Гэх мэтчлэн зээ жижиг шижиг амьсгалын дасгал хийж болно. Тэр жил богино хугацааны арга хэмжээ. Яг богино хугацаанд ч гэсэн нэг юм хаяад нэг заалмал авдаг ч гэдэг юм уу. Нэг одоо фитнес дээр очиод нэг дасгал хийчихдэг юм бас энэ дээр бас хийдэг юм уу. Гараа зүгээр л тойройдгүй. Заримдаа энэ энгийн юм шиг хэрнэ. Тэр өдрийг давхад ч тус болдгоо шүү гэж. За аудиын талаар аудиын сэтгэл хөдлөлийн талаарх, төрсний дарга сэтгэл хөдлөлийн талаарх товчхон мэдээлэл хүргэлээ. Тэгээд энэ мэдээлэл бас хэрэг болсон бахаа гэж найдчихъя. Тэгээ бие биендээ боломж байвал туслаарай. Гэхдээ бид яг одоо мөнхөрдийнхээ гэрт ирээд байна. Манай шинэ хоёр маань бүр үнэхээр сайхан амарчаад ийм хөө манай хэд маань гэртээ гарцсан байна. Ингээ анхны хөөрхөн хүүгээ үлгээд авсан байна. Та хоёрт дахин баяр хүргье. Баярлалаа. Харин тиймээс алга ташмаар байна. Яа зөвөр хийм бүр олоолаа болцсон сууж байна. Ямар санагдаж чинь та хоёрт маань анхны өөр анхнаас олон сайхан таттгал байгаа шүү дээ. Ерөөсөн анхных гэдэг утгаараа тэгээ дандаа яг сураал гэдэг юм байна. Дагаж сураал. Тэгээл эхний өдрөөс эхлүүлээл бүх юм л яг аавсдаг шиг. Тэгэл одоо нэг вэрүүгээл орж ийн. Аа ямар вэ? Нөгөө гэрт өмнө хойлохнаа тэгээл нөгөө нам гом ингээл байдаг гэсэн бол гэрээ ерөөсө бүх юм л хөөхт рүү чиглэсэн. Ерөөсө болчдөг юм байлаа. Ястал тийм баггүй. Анх хөөхөн хүүгээ ингэртэй зэврэх тэр мөч ямар байсан бэ? Яа. Бас айгуу үтж байгаа л чадахгүй тэгэл тэгсэн чинь чадаа гараад шүү. Тэгэл ингэр дээр тавиал ямар ч өвдөлтгүй болчт юм лээ. Тэгэл баярлал. Амар хөөсгөх таа гэсэн чинь тэгэл энийг л айгуу гоё жаргалтай болсон. Өөх тийм үү. Мөнхөрд маань ямар вэ? Би бас яг хажууд нөгөө айгуу ингээл нөгөө төрж байгаа өвдөд байгаа энэ хүн процесс нэг хажууд нь байгаадсан болохоор айгуу л хэцүү санагдсан. Яагаад төрж чадах юм болов яах юм бол гэж сандраал хажуудалд нь тэгэл ямарсан гарнаас нь натгаал. Тэгэл яг төрсөн чи айгуу гоё юм билэ. Мэдрэмжэнд их. Бас яг тэр хүүгээ анх тэрвэрх тэр мөч ингээ харах тэр мөч ямар байсан? Яг л нэг өөрийнхөө нэг юм жижигэрүүс үйлбэрийг л харж байгаа юм шиг санагдаад айгуу гоё санагдсан. Аа тэр өөрийг нь яриад байгаа мэдсэн. Мичил авлаачихлаа. Одоо тэгэхээр ингээ харахад бол үлгийтэл тентэр их юм байна шүү. Хин илүү их үлгийдэж хүүгээ илүү их хуурайлж байна. За ээж нь л илүү яг үлгийдэж хуурайлж байгаа. За энэ одоо 7 хоног болохоор манайх нөгөө нэг
нэвтрүүлэгт оролцоод Тэгрий Кэрийн 5 хоногийн эрхийн бичиг авсан шүү дээ. Тэгээд тэрийг яг хэрэгжүүлээд тэгээд одоо бол үлгийдэлт нь асрагч их чинь үлгийдэг гэсэн. Харин их гоё ч юм бай, гоё харагдаад байгаа. Хоёр ер нь айл болох бүгдээ үлгийдэхгүй л тэгээд хөрх хувцастай л таруулзуулаад байж байна. Одоо тэгэхээр магадгүй хүн хөрхөн том болоод эргээд энэ бичлэгийг үүсгэх бах тий. Нэвтрүүлгийг үүсгэх бах. Хүүдээ хандаж юу гэж хэлмээр вэ? Манай хүүч нь гизэн дахасаа л айгу 50 юмсэн ер нь. Тэгээд ямар ч хордлого өгөөгүй. Вау. Тэгээд төрчөө дасгүйтэйг ер нь айгу хурдан уулзсан гэж бодож байсан. Тэгээд өвдөжсэн ч гэсэн тэр маань айгу дурсамжтай л мөчөөс. Тэгээд одоо хүүдээ хандаж хэлэхэд бол аав ээж хоёр нь бүх юмаа зориулаад тэгээд жаргалтай байна л. Ирүүл хүн болоорой. Ирүүл хахад л болоо. Ястай. Мөнх эрдэнэ хүүдээ хандаж юу гэж хэлвэр вэ? Галзуу олон жилийн дараа. Өнгөрсөн 5 дахь өдөр нөгөө нэр хайрлсан. Тэгээд үйлс мөнх гэдэг нэр өгөөд ер нь бол хүүгийнхаа одоо хийж бүтээж байгаа үйлс болгоно мөнхөд ер нь бол ингэж дуурсагдаж үе үед ингэж дуурсагдаж явах тийм одоо нэр алдартай хүн болоорой гэдгээрээ л нэр хайрлсан. Тэгэл хүүдээ тэгжил захимаар байна. Нэр алдартай. Үнэхээр гоё нэр хайрлжээ тий. Хамт олонд нь хандаж бит хоёрын гуруула болох мөчийг гоё дурсамжтай тэгээд одоо ингээ өөрт гоё бичлэгт үлдээж гисэн баярлаа гэж хэлмээр байна. Тэгээд бэлгэнүүд нь болохоор бүгд яг амьдралд хэрэгтэй. Тэгээд бит хоёр нөгөө нэг шин залуу аав ээж учраас бас юу сонгохон төдийлэн олон сонголттой болсон болохоор сайн мэдэхгүйсэн. Тэгээд чихнээс эхлүүлээл айгүй их хэрэгтэй. Ерөөсөл дээрэл хэрэглэж хизээ тусрагддаг. Бараг хас жилийн гэлээ тийм биш үү гэхдээ. Тэгээд яг тухайн үед чинь нөгөө бэлгэн нөгөө машин руу ингээл нөгөө тавхгүй гэсэн чинь бүр шуудаануудаатай бүр амар их тийм бэлэг бүр гайхаад хүүгийнхаа нэг бүх бэлгийн тавьж байгаа нөгөө юу байсан зураг байсан. Хөө за. Баг манай нөмөр дүүрэл. Хүн нэмэгдвэл хүнс нэмэгдэнэ гэж та үний юм а тий. За ингээд таагауртаа маш их баярлаа. Дахин хамт олонныхоо өмнөөс талархал илэрхийлээ. Тэгээд Аз жаргалтай дурсамж дүүрэн амьдраарай. Тэгээд бүх зүйлд амжилт хүсье. Баярлалаа. Танай хамт олонд маш их баярлалаа. Ад нь X хоромсоо, Б нь Y хоромсоо, В нь XY хоёулаа зарингээд нь тодорхойлох боломжгүй гэсэн байна. Мэдэн шүү дээ. Мэдхүү. X хоёр нийлээд эрэхтэй хөлт бол. Б шүү дээ. Тэгэхээр эрэхтээс нь гарах нь B л гэж байна. X нь X нь чамд байгаа, Y надад байгаа. Тэгээд X болно шүү дээ. Тэгээд R бэлхийснээс гэж байгаа юм. X сүүлчэл эрэхтэй болчихно гэсэн. X ойлгоо. Тэгэл Y тий. За тэгэхээр асуудын маань хувьд хариултаа B буюу Y хромосом гэж сонголоо. Хамтдаа харцгаая. Зөв байна. Уйсан болохоор аргагүй тий. За баяр үргээд хоёр маань Газар цэнц компани 400 зүрхсэг юм болоо. Тийм ээ. Гоё амтлаад үзээрэй. онцгой бүтээлийг орёгоос